За сайн байцгаана уу та бүхэндээ My Hero Academy-ийн Season 8 буюу одоо сүүлийнх нь улирлыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За өмнөх улирлаар юу болсон бэ гэхээр хорон санаатуудыг хувааж ингээд баатрууд тулалдж байсан. За энэ хэсэг болохоор тоогоо KYC-ийн цусыг өөртөө тариад ингээд маш олон болсон. Энэ хэсэг бас ачааллаа дийлэхгүй тусламж хүсэж байгаа. За удирдлагаас харж ийн. За энэ даби болохоор энэ хэсэг тэр чихэр ингээд дэлбэлэхээр хэмжээний гал төнж байна. За энэ хэсэгт бас нэмэлт хүч хэрэгтэй гэх талаар ярьж байна. За энд юу болж байгаа вэ гэхээр энэ болохоор манай Дээгүү томууратай зогссон хിവэрэ байгаа. Гэхдээ нэг аюул нь юу вэ гэхээр All Power One болохоор ийшээгээ явж байгаа. За үүнийг саатуулах хин нэгэн хэрэгтэй байна. Нэмэлт хүч биднэрт байхгүй. Одоо яана ямар нэг юу хийнэ гэд ингээд ярилцчихсэн чинь All Night болохоор би түүнийг зогсооно, би түүнийг торгооно гэж гарч. Та ямар ч хүч чадалгүй шүү дээ. Та шууд өхөн шүү дээ гэж ингээд хэлж байгаа хгүй. Тэгсэн чи зүгээрээ угаасаа надаас өөр энийг хийх хүн байхгүй шүү дээ гэж тэгж чам. За тэгэл манай хоёр одоо тэгэл сонголтгоо тултахаар болж байгаа. Тэгээ манай хүн ч бас зүгээр байхгүй. Энэ хүүхэн зэвсэгтэй тэр зэвсэг нь яг л төмөр хүн лугаа адил хувирнаа. За ингээ хувираа сайхан тултаа. Би бас нэг хит цохиулаад их амар хүчтэй зэвсэг биш байх гэж бодсон чинь бас ухаан тий зэвсэг яаж ашиглах өөртөө ямар даваа тал бий болох гэд юмудыг тооцоосон гэсэн ч гэсэн манай хүн бэртлүүдийг аавна. Тэгтээ энэ хоёр ч ингээ бие биентэй хэрэлдээл ингээл би үгээр гэдээл чи ингээд би яг замаараа чамайг гэл салчаад очиж бол нэг их чам цаг орохгүй морохгүй гэ манай хүнийг нилээн басаад байгаа байхгүй. Тэгэл манай хоёр чинь сайхан тулалднаа. Нөгөө тал нь чи юм ч амар хурдан нөхөн түлждгийн. Тэгсэн чи манай хүн машинаасаа нэг төрлийн зэвсэг дуудана. Энэ ямар зэвсэг юм бэ гэсэн чинь хүчил шахалт пинки гэдэг нэртэй тийм зэвсэг байдаг. Энэ яадаг зэвсэг бэ гэсэн чинь болохоор ингээд хүчил бие рүү шахаад тэнгуүтэд дэлбэрдэг. За яг энэ дэлбэрэх үеэр болох тэрэ өнгөрсөн үе рүү төр очиё. Өнгөрсөн үед нь багш нь болох тэрэ чи ингээ ямар хүн болохыг хүсэж байна, ямар баатар болохыг хүсэж байгааг асуусан чинь би ингээд инх тайван улсыг бүтээмээр инх тайвныг хамгаалдаг тийм баатар болохыг хүсэж байна гэсэн утгатай зүйл хариулдаг. За буцаад тулаан руу ирэхэд манай хүний шарах марах бол үнэхээр амар нэлээд бэртэлттэй гэж харагдчихээн. За тэгсэн чинь манай хүн болохоор бууж өгөхгүй шүү дээ. Би унтарсан ч гэсэн бусд нь гарч ирнэ гэсэн зорилгоор ерөөсөө яаж иж байгаа л саатуулна. За машинаасаа ямар нэг юм дуудлаа гэж бодсон чинь энэ юу юм болоо гэд бас л дэлбэрдэг юм болоо гэж бодсон юм. Тэгсэн чинь үгүй ээ өөртөө зориулж хийлгэсэн одоо нөгөө энгийн хүүхдүүдийг одоо дөөрөлгөж хийсэн тийм нэмэлт тийм одоо тийм төхөөрөмж байсан. Одоо чадваруудын дөөрөлгөө хийсэн хөлдөөдөг ч юм уу тий ханд наалтдаг гэж сүүл мүлтэй ч гэсэн тиймэрхүү. За ингээ манай хүн чинь урагшаа тулаад дээшээгээ зүхтваа ингээд. За дээшээгээ зүхтаад гсэн чинь дээр нь бас хүн хүлээж байна. Хүн ч байх уу тий All Power One-ийн л нэг одоо дайралт явж штэ. За манай хүн ч одоо энэс одоо арайч бай зүхтаал одоо түүний одоо энэ зэвсгийнх нь одоо энэ арталт нунжиж байгаа хүл хэсгийг одоо манай хүнийг амархан дастай ячдаг энэ одоо тэгэл манай хүн ч тэгэл чадах ятгаараа зүхтаал одоо яаж иж байгаа баригдахгүй яана гэж гид хажуу талаас нь All Power One гараад ирчих байгаа байхгүй. Манай хүнийг сайхан зөхнөө тэгэл манай хүн зөрүүлээд түүнийг хүлдээг очдөг. Бас л хөөрхөн зэвсэг байгаа зү ингээл энэ тэнд үцгэд бол. За тэгэл хүлдөөжингүүтээ болох тэр өөрийнхөө нэг лазерыг явуулсан. Тэгээ лазер нэг дээр нь цэнэглэгдэж ийн гэд гарч идэг. За одоо нэг өөр тийш шилжээ. За энэ хэсэгт болох дээрээ Petcam, Ayomi энэ төр ер нь бусад баатрууд ингээд бүгд нэг юм магчин цэцэгт ингээд баригдсан. Тэгээ тэр цусын ингээд сороод дэлгэрэх үед нь энэ залуу бүгдийг нь удирдах нэг нэ. Тэгэнгүүт нь ингээл Petcam чи ингээл эндээс аврах хэвээр мостой гэл ерөөхдөө хэлж байгаа Petcam ингээ бүх юм сороо ачиж чаагаас их тураа ачиж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай Ayomi-гийн нөгөө нэг хөөрхий бүсийг авцсан. Энэ чи ганц контролддог зүйл нь шүү дээ маань. Тэгээ манай хүн чинийг ингээд бариад төвчээд байгаа юм байна л та. Бас энэ чинь аав ээж нь өгчээсэн үе мүе санаа манай хүн тэгэл зөв зүйлийн төлөө зогсохоор үнэхээр ингээд зүтгэцэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ одоо дээгүүхтэй ингээд баригдах үедээ ингээд юу ярьж исэн, яаж исэн энэ талаараа ингээд бодоод зөриг ороод тэгээд ингээд шууд галалдаг байгаа. Тэгсэн чинь энэ одоо энэ хідээс гадна дахиад нэг одоо сурагч байсан. Тэрний хин бэ гэхээр нөгөө нэг үл үзэгддэг охин байдаг тэдний ангийн. Тэр охин болохоор гарч ирээд нөгөө нэг лазерын гэрлийн уурал үсгээд буцаагаад дайралт болгоод энэ хэвийнхаа нэг хэсэгхэн газрынхаа одоо энэ ургамлуудыг шатаагаад энэ хүнээс суллаад одоо Ayomi-гоо сулчдаг гэсэн. Тэгээ нөгөө тгээ барьчлаа гэсэн чинь манай үл үзэгддэг охин чинь үзэгддэг болчихжээ. Тэгснэ нөгөө тгийг харснаа манай хүн шок. Бити над руу хараад бай гэл мэдээж нэр нүцгэн хүн байгаа юм чи тэгэн штт. Тэгэл гисэн чинь нөгөөдөг чинь нөгөө эзэн нөхсөн ч гэсэн энд цэцмүүд нь хөтгөө учраас
хоёулаа энэ хавийг шатаах хэвээр. Тэгээд хүмүүсээ ингээд суллах хэрэгтэй гэ энэ хоёр тэр талаар ярилцж байгаа юм. За ингээд тулаан одоо нөгөө талдаа буцаад очие. За тэнгуут нөгөө нэг лазер чи яг буутгах гэж байгаа. За энэ л дээр миний гал унтарсан ч бусад ингээд гэрэл галнууд аснаа гэсэн утга санааг илэрхийлж дараагийн баатарууд гарч ирнэ. За дээрэс нь сайхан лазер буудан шүтний нэг сайхан хөлдөж явахна. За энэ лазер нь яадаг вэ гэхээр нэлээ одоо хүчтэйгээр ингээд буудангууд төр хугацаанд ч юм уу те энэ лазерыг зогсоох хүртэл ч юм уу те ингээд нөхөн төлчих чадваргүй. Тэгээд дээрээс нь хөдлөх юм боломжгүй болд юм лээ. Бүр ордос хөдлөхгүй бас байна гэж байхгүй. Тэгээд баг зэрэг хөдлөх юуг нь болохоор манай хүн долгионоор наатлаас нь ингээд хааж байгаа гэсэн чинь бас манай хүн рүү дайрж байгаамаа ингээд юм удирдаад. Тэгээ манай хүн тэрийг ингээд халахлаа. Тэгсэн чинь энэ болохоор нөгөө нэг төхөөрөмж нь цэник төдөө ачаал хэвтэрлээ гэх мэт ингээд өгсүүдийг хэлээд байгаа байхгүй юу. Тэнгүүт манай хүн болохоор яг тэр нөгөө нэг юм нь дэлбрээд дууссан чинь манай all night-ыг гарч ирээд зөгчлгүй л яах вэ нам зохио очи нөгөө нэг цэнийг тусаад дэлбэрчингүүт нь. За тэгээд манай all night-ыг яг алхнууд гэсэн амар бурханлыг төрхөөр гарч ирнэ. За тэгээд манай all night-ыг яг зааллаа да. Одоо тэгээд энд одоо ямар ч хүч үлдээгүй бараг бүх төхөөрөмж нэвтэрчлээ гэж харж исэн чи гинт энэ хөдөлж чадхаа очино. Энэ юу болсон болоо гэд бас гайхал амар. Харсан чинь хийрсэн гэж стенс гэд нөгөө нэг баатрийн халуурчин гэ байдаг та. Тэр хүрээд ирсэн. Нөгөө нэг цусын доолохоор хөдлөхөө болчдөг тэр чадвараа ашиглалтсан. Тэгээ манай хүнийг түр ингээд авраад тэгэнгүүтээ одоо ингээд одоо дайр гэд энэ хоёр ерөөхдөө бол ингээд хамтарч байгаагаар энэ анги дуусж байгаа. За тэгээд 7 хоног болгоно нэг анги ордог учраас дараа 7 хоногт уулзцгаая. Баяртай. Баярлаа.